Сайн байцгаана уу? Та бүхэндээ хөгшлийн эсрэг арьс ашиглагын бүтээгдэхүүний онцлогийн талаар мэргэжилтний өгсөн зөвлөгөө хүргэж байна. Бүтээгдэхүүн бодис агуулсан арьс ашиглагын янз бүрийн бүтээгдэхүүн нь хөгшлийн шинж тэмдгийг удаашруулахад тусалдаг. Мэргэжилтнүүд хөгшлийн эсрэг бүтээгдэхүүнийг 20 наснаас эхлэн хэрэглэж эхлэхийг зөвлөж байна. Хүн бүрийн насжилд өөр өөр байдаг ч арсны хөгшрөлтөнд ихэвчлэн нарийн үрчлээ үүсэх, уян хатан чанараа алдах, өнгөө алдах зэрэг шинж чанартай байдаг. Нас ахих тусам арсанд коллаген, эластин задарснаар арс нь суларч үрчлээдэх хандлагатай болдог. Америкийн арьс судлаачид бүх насанд хүрэхчид чийгшүүлэгч нарнаас хамгаалах тосыг өдөр бүр хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь арсыг хит ягаан туяанаас хамгаалж, арсыг тойлгоор уян хатан байлгахад тусалдаг гэжээ. Мөн түнчлэн галорины хүчил, ретинол, витамин С зэрэг хөгшлийн эсрэг үйлчилгээтэй бусад бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Арьс чийгшүүлж эхлэхэд хизээч оройтдаггүй. Өдөр бүр чийгшүүлэх нь арсыг тайвшруулахад тусалдаг бол нарнаас хамгаалах тос нь арсыг хамгаалж хөгшлийн толб үүсгэхээс сэргийлдэг. Хөгшлийн эсрэг арьс ашиглагын хамгийн үр дүнтэй орцуудад нэгдүгээрт нь витамин С ордог. Витамин С нь арсыг гэрэлтүүлж бохирдол чөлөөт радикалууд, хит ягаан туяа зэрэг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс хамгаална. За хоёрдугаарт нь галорины хүчил орно. Энэ нь чийгшүүлэгчийн үүрэг гүйцэтгэж арсыг чийгшүүлж болбороо болгодог байна. Гуравдугаарт нь ретиноид ордог. Энэ нь арсанд коллаген, эластины нийлэгчлэлтийг идэвхжүүлж үрчлээг багасгахад тусалдаг. Дараа нь альфа-гидрокси хүчил орно. Энэ нь химийн гуйжуулагч бөгөөд арсны үхэгдсэн эсийг арилгаж, нөхс үеийг онгойлгон шинэхэн арсны эсийг гаргаж илүү залуу харагдуулах үйлчилгээтэй. Түүнчлэн хөгшлийн эсрэг арьс ашиглагын бүтээгдэхүүний найрлага нь алоэ вера ордог байна. 100 насны хандыг уламжлал аргаар шарахыг эдгэхэд тусалдаг байгалийн гаралтай эм болгон ашигладаг судалгаагаар хөгшлийн эсрэг үр дүнтэй найрлагатай болохыг тогтоожээ. Мөн судалгаагаар хуурай арьстай Япон эмэгтэйчүүдэд 100 насны ханд хэрэглүүлж судалсан байна. Энэ нь коллаген болон галорины хүчлийг нэмэгдүүлж үрчлэг бууруулж байгааг тогтоосон байна. Мөн жасмин цэцгийн ханд ордог. Судалгаагаар жасмин будааны ханд агуулсан арьс ашиглагын бүтээгдэхүүнийг сайн дурын хэрэглэгчид туршиж үзжээ. Судлаачид энэ нь арсыг чангалж илүү чанга толиор харагдуулдаг болохыг тогтоожээ. Хөгшөртийн эсрэг арьс ашиглагын найрлагатай бүтээгдэхүүнээс гадна эрүүл зөв амьдралын дадал хвшлийг хэрэгжүүлэх нь чухал юм. Үүнд тамхи татгай болох, согтруулах ундаа бага хэрэглэх, түнчлэн нүдэн анивчих гэх мэт дахин давтагдах нүүрний хувирлаас зайлсхийх хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж эрүүл тэнцвэртэй хооллолтыг дадал болгох. Мөн арсыг өдөрт 2 удаа зөөлөн гуйжуулагч үгээр цэвэрлэх, өдөр бүр чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. 20 насны хүмүүс эдгээр хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнийг арьс ашиглагын горимдоо хэрэглэж эхлэх боломжтой ба 40-50 насныхан хэрэглэхэд үр дүнг илүү мэдрэх болно. Эрүүл залуу гэрэлцэн арьс таны гол сайхны нууц юм шүү. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.